Локи Хэл хаан болох Тамийн орн руу очив. Харин тэд түүний охин Хэл Локид үхэгсцэн айрмыг захирах эрхийг өгсөн. Энэ айрамд ичгүүртэй үйлдэл хийж өгсөн хүмүүсийн цогцсууд байдаг аж. Эдгээр үхэгсдийн айрам амьд байхдаа хүрч чадаагүй хүслийнхаа төлөө Локигийн тушаалан дор дээшээ Мидгард руу мацаж эхэллээ. Нидхогрын луу газар доошоо хонгил ухаж үхэгсцэн айрмыг чөлөөлснөөр газар дээрх ертөнц рүү цоврон гарч эхлэв. Асар том дүлэн Мосфалхаймын айрам жагсаж байгааг илтгэж суртуур аврах том сэлмээрээ замдаа таарсан бүгдийг шатаан айрамтайгаа чиглэн ирж буй нь харагдлаа. Нөгөө талаас Jotunheim-ийн мөсөн авраг баятууд усан онгоцтой ирж байв. Бүхнээс төрүүлж Heimdall Рагнарок эхэлж буг ойлгон шар бүрээгээ ертөнц даяар цуурайттал үлээв. Домогт бичигдснээр бурхтын ирүү үе дуусах цаг нь болж хүн болгон айдас давтаж байлаа. Heimdall-ын бүрээ эцсийн тулаан ирснийг зарлаж Локи Асгардыг устгахаар бүх хорон санаагаа ухаанаа шавхаж байлаа. Асгардын бурхад ч агуу тулаан зайлшгүй болохыг мэдэж байсан бөгөөд олон мянган жилийн турш энэ дайнд бэлтсээр ирсэн билээ. Улхалагийн хаалга нэгдэж олон мянган дайчид агуу танхимаас гарч ирэн Одины айрмыг бүрдүүлв. Энэ айрам бол амьд ахуйдаа дайны талбарт зоригтойгоор өгсөн хамгийн зоригтой хүчрхэг дайчдаас бүрдсэн айрам билээ. Тэднийг Валкайруудаас ахуулаад зэвсэг барьж чадах бүх бурхад дайчдын хамт нэгдэв. Мосфалхаймын авраг биетүүд Асгардын хаалгыг эвтхийг оролдож байх үед Bifrostын гүүр нурж айрмын хэсэг нь ус руу унав. Асгардын хэрмийн гадна авраг биетүүд усан чихийг харах таатай байлаа. Гэвч ингээд дайн дуусчихгүй учраас Өвдийн 8 хөлтэй нисдэг морин дээрээ сун довтлох тушаал өгсөн байна. Айрам дайсны зүг урагшилж мөргөлдөөний цохилт маш хүчтэй байсан тул ертөнцийн мод ахин ганхаж эхлэв. Тоор алхаа байран дайснуудаа 100-100-аар нь хомгорлон устгаж байлаа. Мөсөн авраг биетүүдийн сүүлчийн тулааныг юмэр удирдах Өвдийн эсрэг зоригтойгоор тулалдав. Ванерийн бурхан Фрей алтан гахаа дээр Асгардынхантай хамт зоригтой тулалдаж Мосфалхаймын галын авраг томчуудын удирдах суртуурын эсрэг довтлов. Фрей чадах бүхнээ хийсэн ч суртуурыг ялж чадаагүй бөгөөд тэрээр галт сэлмээрээ түүнийг алж орхижээ. Үххээс өмнө Фрей Ичидийн сэлмээ Скримерт төгсөндөө харамсаж байв. Учир нь тэр сэлэм гарт нь байсан бол бүх зүйл өөрөөр төгсөж болох байв. Фрей тулааны талбарт өгсөн анхны бурхан болж түүний араас цувран олон бурхад өгчээ. Тэрнэрийн найз бурхан байсан тэр мөн л Хелийн ертөнцийн хамгаалагч хүчрхэг чон Гарма эсрэг тулдаанд ялагдаж алуулжээ. Тэрээр өгөхөөсөө өмнө сэлмээ Хелийн чонны зүрх рүү зоож амтсан байв. Улааны талбарыг дөргиж ертөнцийн авраг могоо гарч ирэн аимшигтай хорт манан цацсан бурхад дайчдыг хөнөв. Түүнийг харсан тоор баярлаж эртний өрсөлдөгчдөөгөө эцсийн тулаан дахин орхоно гэж хэлээд түн рүү дайрав. Авраг могоо тоорыг залхихыг оролцсон ч дайралтаас нь болтон алхаараа хүчтэй цохин сөрөн дайрч байлаа. Том могоо хүчтэй цохиж газар цөмөрч тоор дахин могоон толгоон дээр цохих үед толгоон тасарч унав. Харин могоон бие дотор хорт уут задран тоорыг хүрээлсэн хортуудаа тархаж эхэллээ. Тэр хооронд тоор хордож өвдгөн дээрээ сөхөрч унаад нас барсан байна. Хамгийн хүчрхэг бурхан тоор өгснээр бурхтын хувьд тулаан уламл хэцүү боллоо. Энэ үед Фернер түүний эсрэг зогсох хэн бүхнийг залгиж байв. Фернерийн зорилго бол Өвдинийг алах байлаа. Өвдийн харин Фернертэй тулдахаа мэдж байсан бөгөөд тэрээр тулааны харин өөрийнхөө талд эргүүлэх талаар бодож байв. Өвдиний харсан ирээдүйд Фернерийн соёо харагдсан бөгөөд Өвдийн 8 хөлтэй морин дээрээ аврах чан Фернер рүү давталсаж түүний хувь тавилан энэ тулаанаас амьд гарахтаа чухал нь биш байлаа. Фернер авраг амаа ангайлан Өвдинийг бүхэлдэн залгиж орхив. Чон бурхан Өвдинийг ялсныхаа дараа бурхтуудыг дооглон шоолсон бөгөөд энэ доромжллыг харсан Видарын зүрх өшөө хорслоор дүүрч Фернер рүү дайрлаа. Чон түүний хацхыг оролцсон ч Видар хөлөө чонын хил рүү гүнзгий гიშгэж хүчтэй гараараа түүний шүднээс нь барьж эрүүг нь 2 хуваан урж хайснаар Фернер өглөө. Хүүн өгсөн ч Локи тоох юмгүйгээр армаа удирдан дайрсаар байв. Нэг нэгээрээ өхөж буй бурхтыг харж байх зур солонгон гүүрийн харгалзагч Heimdall Хелийн үхсцэн армийн дундуур зам гарган Локи руу давтлав. Тэд бие биедээ хит хитэн удаа хүчтэй цохилт өгсөн бөгөөд гүн шархандаа хоёулаа өглөө. Аврах суртуур ил дээрээ дэлхийг шатааж хэн ч амьд үлдэж чадаагүй бөгөөд өвхөн үнс нурмал болгож байлаа. Гал Асгардад хүрч орд харшуудыг нь хайлуулж байв. Далаа тэнгисийн төвшин огцом нэмэгдэж бүхэлд нь үерт давтуулж газарт юу ч үлдсэнгүй.
Газар дэлхий хотсон ус татран буурснаар шинэ ургамал газраас цухаж эхлэв. Шинэ нар мандаж ертөнцийг бүрхсэн харанхуй арилав. Рагнарокийн үеэр ертөнцийн мод цөөрөн унсан ч агуу модны дотор нэгэн нууц агуулгадаж байв. Хүн төрлөختөн устна гэдгийг мэдсэн бурхтууд хоёр хосыг модны нүнд гүйж хамгаалсан билээ. Тэдний ачаар хүн төрлөختөн дахин сэргсэн юм. Асгардын хаант ус устсан боловч түүний оронд Айтер хэмээх шинэ хаант ус бий болов. Өвдийн хөвгүүд болох Видар болон түүний дүү Вилланаар тэнд суух болжээ. Торын хөвгүүд Магни болон Модинаар Мьёлнир алхахыг өвлөн шинэ хаант улсыг төлөөлөн зогсов. Бурхад дундаас хамгийн хайрлагдсан балдуур үхэгсдийн ертөнцөөс эргэж ирж чадсан. Тэрээр Лотер хэмээх бурхантай нийлсэн. Тэд хуучин уламжлалыг эргэн санаж, ирээдүйн тухай ярилцаж, өнгөрснөөсөө суралцахыг хичээв. Эртний тоглоом хэрэглэгддэг алтан шатар мэт эд зүйлсийг тэд олж эцэг эхийнхээ нэгэн адил шинэ тоглоомыг эхлүүлв. Ингэж шинэ мөчлөг эхэлсэн юм. За энэ хүрээд манай Норцын дамаг маань дуусч байна. Тэгэхээр бидэнд мдээгүй маш олон зүйлс гарлаа. Тэгэхээр Один яагаад сохорсон тухай гарлаа. Тоор эхнэр хүүхэдтэй байсан байна. Тэгэхээр кинон дээр гардаг Сифгээ цуг явдаг эмэгтэй нь өөрийнх нь эхнэрээр алтан үстэй гэж гарсан байна. За мөн Хелла Торын эгч биш, харин Локигийн хүүхэд байсан байна. Локи бол хизээч кинон дээр гардаг шиг манай тал болдоггүй буюу хорийн юм хийж хорлсоор байгаа тэгээд эцэст нь дайнд өгдөг байна. Гэх мэт үргэлжлүүлээд кинон дээрээс ингээд бидний мэдхээс өөр байгаа маш олон юм байна. Өөр юу байгаа комент хэсэгчээрэй. Тэгээд тэр Йотун хаям руу очиод гуруулаа очиод тэр нэг авраг битт ингээд баахан бодлуулаад ингээд юм сонь юм болцгоо. Тэр бас ямар учиртай авраг биттийн тухай гэдг нь байхгүй. Мөн суртуурцсан яаж өгсөн эсвэл алга болсон тухай домог тэмдэглэгдээгүй байд юм байна. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.